За сайн уу манайхаа шинэ бичлэгтээ тавтай морил. За миний бичлэгийг хараад та нар маань ямар бичлэг хийх гэж байгааг харсан бах те. За unboxing хийх гэж байна. Миний дуртай влогуудын маань нэг. За би дөнгөж сая ажиллаад хараад ороод ирсэн байна. Уруул эднэрээ ингээд улаанаар будцсан нүүрний будагтайгаа шууд яараа та нартайгаа unboxing хийх гэж байна. За энээс эхлэе. Gentle Monster. За Gentle Monster-ыг та нар ихэнх нь мэдж байгаа бах те. Солонгосын юм брэнд. Тэгээд сүүлийн үед айгүй тренд болоод байгаа. Тэгээд манай яг ажил дээр салбар нь үүдэг хэвгүй юу? Би хамгийн сүүлд лаунч хийсэн Jewelry Box гэдэг коллекшнаас нь авсан байгаа. Тэгээд ягаад Jewelry Box коллекшнд амар дуртай байсан бэ гэхээр би өөр нь бол ийм саатай гэлтгансан фэнси юмнуудад айгүй дуртай. Тэгээд харчаад вау ямар гоё юм бэ. За эднэрээс ямар ч байсан нэгийг авмаар байна гэж бодсон. Гэхдээ Gentle Monster-оос одоо юм авдаг хүмүүс нь мэдж байгаа хэрэг авахд айгүй бас хэцүү байдаг. Загвар бүрээсээ нэг одоо хитгэн ширхгийг гаргадаг. Айгүй гоё инфлюенсерүүдэд бэлэг өгөөд айгүй юугаа хийдэж штэ тий маркетингаа. Тэгээд би болохоор яг манай ажил дээр байдаг болохоор яг тэр өдөр ажиллаж таарсан. Тэгээд яг дөнгөж онгоохт нь очиод ороод тэгээд өөрийнхөө ямар ч байсан зүүж үзэж агаад таалагдсан шилээ авсан байгаа. Тэгээд та нартаа ямар шил авснаа харуулъя. Тэгээд би уул нь энийг өчигдөр авсан юм аа. Тэгээд өчигдөр авчаад ажиллаа таарчаад мартсан байсан ажил дээрээ тэгчээд өнөөдөр ажил дээрээ очиод авсан бохгүй юу. Тэгээд гэртээ ирээд газ та нартайгаа unboxing хийгээ байж гин. Тэгээд одоо бүгдээрээ дотор нь юу байгааг харцгаая хамтдаа. Gentle Monster-ийн энэ болохоор миний 2 дахь Gentle Monster. Collection болгоно нөр энэ collection болохоор ийм хөөрхөн энэ одоо ямар хэлбэртэй юм бэ? Ийм 100 гэдэг лөө гурвалжин гэдэг лөө ийм хэлбэртэй юм байна. Энийг авсан. Би болохоор хараа ер нь бол миний хараа гайгүй би харааны шил зүүдэггүй. Тэгээд энэ коллекшнд болохоор дандаа ийм хөрхөн шилнүүд тэнгүүтээ өдөр тутамдаа ямар ч үед зүөх боломжтой ашиглагдах боломжтой ийм шилнүүд байсан. Тэгээ хажуудаа ийм хөрхөн гიშгтгэн айгуу гоё байгааз. Тэгээд 2 жилийн дандаа Gentle Monster баталгаатай ирд юм билээ. За одоо зүүж харуулъя. Ингэж харагдчихээн надаа. Ерөөсөө харааны шилдээ өөрийгөө харж байгааг болохоор тийм амар хөөрхөн байгаас тийм ямар ч аутфитэн дээр зүүж болно, хаанч зүүж болно, компьютерийн хамгаалалттай, нарны хамгаалттай. Ер нь бол нүдээ хамгаалж байх нь айгүй чухал юм билээ. Тэгээд ийм шил авсан. Ямар ч байсан хамгийн ихэнд нь очиод ингээд дуртай шилээ авсан да баяртай наа. Тэгээд та нар маань юу гэж бодож байна? Хөөрхөн байгаас тий. Би лав эндээ амар дуртай нэг амар шал өөр хүн шиг харагдаж байгааз. За ингээд Jewelry Collection-аас нэг авсан. Энэ шил тэнгүүтээ тэр collection нь болохоор өчигдөр дуусаад онлайнаар бас дууссан байсан. Ер нь бол айгүй хурдан дуусчдаг. Одоо энэ шилийг баг авч чадахгүй байхгүй хаа дахиж ирэн эртэл нь хүлээн гэсэн үг. За миний дараагийн юм болохоро энэ. За энэ Guerlain Paris гэдэг энэ брэнд яг манай ажил дээр яг ground floor зөвхөн luxury одоо бүх брэндүүд үүдэг. За luxury брэндүүдэд энэ Guerlain гэх брэнд үүдэг хэвгүй юу. Тэгэд энэ брендийн одоо яг миний задлах гэж байгаа юм амар тренд болж исэн. TikTok-оор тэгээ та нартай харуулъя. Амар хөөрхөн. За одоо татвар нь юу байгааг харуулъя. Амар гоё үнэртжээ. Энэ үнэртэй усны юм байна. Ийм үнэртэй усны сампл өгсөн байна. За ийм хоёр
2 савтай. Энэ болохоор уруулын будаг. За тэгээд та нар маань миний инстаграмыг дагдгүй хүмүүс байвал дагаарай. Би яг сүүлийн үеэс эхлээд рeel хийгээд ер нь бол инстаграм дээрээ тогтмол рeel хий гэж бодож байгаа. За тэгээд рeel сая сүүлд би яг 3 хоногийн өмнө рeel хийсэн баггүй юу. Тэгээд энэ яг уруулын будаг өөрийнхөө яг авж байгаагаар рeel хийгээд авснаа ингээд рeel хийгээд тэгээд хамгийн сүүлийн үед тренд болж байгаа брэндүүдэд хамгийн сүүлд шинээр гарсан бүтээгдэхүүнүүдийг харуулъя гэж рeel хийсэн. Тэгээд энийг хийснээс хойш бас амар их хүмүүс манай монголчууд маань ирж миний яг энэ харуулж исэн авсан энэ уруулын будгийг авъя гэд айгүй хийрсэн. Тэгээд энэ болохоор амар хөөрхөн уруулын будаг заяо. Хүй. Миний гар орчлоо. Энэ уруулын будаг гэхгүй. Тэгээд уруулын будаг тэнгүүтээ би болохоор ямар уруулын будаг авсан бэ гэхээр өнгөө өөрөө сонгож болно. Кейснүүд нь болохоор янз бүр байгаа. Минийх болохоор миний сонгосон кейс болохоор энэ кейс яг миний аутфиттэй энэ юутай подолктой хосолж юм те. Би сүүлийн үед ер нь бол ийм кейс ийм юмд амар дуртай болоод байгаа. Тэгээд хамгийн гол нь ингээ халтар болохгүй. Манай Dior ч би ер нь бол надад уруулын будагнаас их юм байдгүй. Айгүй их уруулын будаг цуглуулдаг. Тэгээд энэ болохоор халтар болохгүй амар гоё чанартай байгаа. Тэнгүүтээ миний сонгосон өнгө болохоор бас энэ улаан өнгө. За би болохоор эмэгтэй хүмүүсийг ерөөсөө улаан өнгө төрхөхөөсөө бити айгаасай гэж хэлмээр байна. Улаан өнгө ер нь бол бүр хүн болгонд цогтөг. Тэгээ яг энэ өнгө болохоор манай Dior-ийн 999 гээд манай хамгийн бест селлер байдаг байхгүй. Тэр өнгөтэй ер нь бол амар адилхан байсан. Яг хүн болгонд цогтөг. Тэгээд би адилхан ч гэсэн авсан. Гэхдээ энэ өнгө бас айгүй гоё юм бэлээ. Энд нь болохоор юу амар тренд болоод байгаа амар гоё байгаа вэ гэхээр толтой. Тэгээ би энэ толинд нь баг нүрээ ингээд бүтнээр ингээ харах боломжтой байгаа байхгүй юу. Эмэгтэй хүнд чинь тол хэрэг болдсон шүү дээ тий. Амар том тол барьж явж ийснаас би бол нүрээ одоо крем пудр түрхсэн бол тэр өдөржингөө ер нь бол миний нүр яг ингээд тэрчгээрээ байдаг байхгүй. Тийм болохоор миний цүнхэндээ авч явдаг юмнууд гэвэл уруулын будагнууд л би авч явдаг. Бараг 5 6 уруулын будаг авч явдаг. Тийм болохоор надад ингээд уруулын будаг байхад л болохоор энийг авсан. Тэнгүүтээ айгүй хөөрхөн ингээд нэр бичиж өгсөн, engraving хийж өгсөн. Би ингээд инкүнэ гэж нэрээ бичүүлэнгүүтээ ингээд зүрх тавиад тэгээ Devil-ийн цамхаг тавьсан байгаа. Амар хөөрхөн. Тэгээ энийг ер нь бол авсан хүмүүс бэлгэнд өгөхөд ч гэсэн айгүй зүгээр. Тэгээ би ер нь бол дүүнер мөнер хүмүүст амар хэлдэг байхгүй. Уруулынхаа будагны өнгийг сольцохоо, уруулын будагны өнгийг сольцохоор ерөөсөө бүр аутфит бүх юм ингээд тэрчгээрээ өөрчлөгдсөн юм шиг санагддаг байхгүй. Тийм болохоор уруулаа ер нь бол аль болох өөр өнгөөр будаасаа гэж та нартай зөвлөе. Яг хөө тий ажил дээрээ өглөөний цагаар болохоор зүгээр дараахан өнгөөр будаад орой найз нөхөдтэйгөө гарах ч юм уу тий орой үддэж болохоор ингээд тод өнгөөр уруулаа будахаар ер нь бол гоё байдаг. Тэгээд уруулын будаг, улаан өнгийн уруулын будаг эмэгтэй хүнийг амар тийм гоё, strong, өөртөө ихтэй тийм харагдуулдаг. Ямар ч эмэгтэй хүн одоо хүн болгоно нэг улаан өнгийн уруулын будагтай байгаасай гэж хэллээ. Тэгээд энэ бас айгүй хөөрхөн бэлэг байгаа. Хүнд бэлгэнд өгөхөд хүртэл надад зөндөө бас уруулын будаг байгаа. Dior-ийн уруулын будагнууд би бас ингээд limited edition кейсүүдтэй цуглуулдаг. Гэхдээ энэ бүр амар гоё best тийм чик байгаа зү тий. Тэгээд энэ уруулын будгийг авсандаа бас амар happy байна. Тэгээд энэ нэрээ бас дууссан яг энэ кейс намайг авсны дараа ийм хоёр юм авсан байна. Одоо миний будсан байгаа уруулын будаг болохоор манай Dior-ийн уруулын будаг. Өнөөдрийн влог маань нэг ийм влог байна. Тэгээд удахгүй та нартайгаа дараагийн влогоор уулзцгаая. Тэгээ влогтойгоо хамтдаа байцгаагаараа. Тэгээд миний влогийг subscribe дарахгүй үзэж байгаа хүмүүс байвал subscribe дараад үзээрэй. Би нэрээ бас нэрээ тэгж бодож байгаа. Удахгүй нэг giveaway зарлая гэж бодож байгаа. Өмнө би 2 жилийн өмнө зарлаж исэн юм билээ. Тэгээд удахгүй та нартайгаа бас giveaway-гээр уулзсан. Тэгээд та нар маань миний инстаграмыг дагаарай. Би энд инстаграмаа тавьчих. Тэгээд удахгүй дараагийн влогоор уулзцгаая. Bye.